цаг хугацаа. Өглөө бүрийг би дансандаа 86400 төгрөгтөөр эхэлнэ. Энэ банкны нэр бол цаг хугацаа. Аз жаргалтай амьдрал мөнхийн хөв заяаны хайцны байхын тулд олдсон энэ эрдэнэсээ ухаалгаар хөрөнгө оруулж чадвал би өөрөө л хожно. Энэ хөрөнгийг хэмнэж болдгоо бөгөөд алдаж болохгүй. Бас буцааж болдгоо бөгөөд маргааш өнөөдрөөс илүү их цаг эзэмших болно гэдэг бодол байхгүй билээ. Амьдрал хэмээх тоглоом бүх хүнд эрхтгш хэмжээний талбарыг бий болгодог. Тиймээс цагийг өөрчлөх боломжгүй учраа цаг хугацаанд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй болов. Бүхий л хүнд адилхан 86400 секунд байдаг. Тиймээс 24 цаг таалбагтаж амьдар. Хэрвээ би өдөр бүрийн орлого болох 24 цагаа зөв зарцуулахгүй юм бол цаг хугацаа эрэг дагсан гол мэт урсан өнгөрөх болно. Тиймээс би ажиллаж хөдөлмөрлөхөд цаг гаргана. Энэ бол амжилтын минь үнсэн. Би эргэм дурсахад цаг гаргана. Энэ бол хүч чадлын их булг. Би тоглож наадахад цаг гаргана. Энэ бол залуу байхын нууц. Би уншиж мэдхэд цаг гаргана. Энэ бол эрдэм мэдлэгийн үндэс. Би өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргана. Энэ бол бүх асуултын минь хариулт билээ. 1 минутын үнцнийг мэдээ гэвэл онгоцноос хоцорсон нэгнээс асуу. 1 секундын үнцнийг мэдээ гэвэл Ослоос амьд гарсан хүнээс асуу. 1 дойлын үнцнийг мэдээ гэвэл Олимпийн мөнгө медальтнаас асуу. Бурханд шүтгэхээс шүтхийн хооронд ганц хором, буруу зөвийн дундах агшин ганц хором. Энэ богино хормыг эрдэнэс мэдцэг нь эцсийн үр дүнд амьдралын утга ганц хором.